Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд хэрэгтэй орцгоё. 2016 оны 8 дугаар сарын 25-нд Английн шуурхай дуудлагын утас болох 999 утсанд за Америкоор бол 911-т нэгэн эрэгтэйгээс охиных нь гэрт гал гарсан ба охин нь өрөөндөө цусандаа бодогдчихсан хэвтэж байна гэсэн дуудлага эрснээр эхэлсэн. Шуурхай албаныхан хэдхэн минутын дотор хэрэг болсон газар очиход байшингаас утаа сунгалсан байдалтай гал гарч байсан ба тэднийг байшинд ороход унтлагын өрөөний хаалга эвдэрсэн. Мөн огорн дээр нь аль хэдийн нас бараад хөсчихсөн охины цогцыг олсон. Шуурхай албаныхан галыг маш түргэн унтрааж хэргийн газарт шинжээчд ажиллаж эхэлсэн. За хэргийн газрын үзлийн үеэр хохирогчийг гадны нөлөөтэй нас барсан ба хэрэгтэн хохирогчийн амь насыг хөнөөж өгөхөд дараа нь орлуун зөөсөн бөгөөд гэрт гарсан галч гэсэн санаатайгаар үйлцэгдсэн нь батлагддаг. Цаашлаад хохирогчийн банкны карт алга болсон байсан. Мөн хэргийн газар шинжилгээ хийж дууссаны дараа хохирогчийн цогцыг шууд задлан шинжилгээнд оруулахаар авч явдаг. Задлан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг хоолоогоо эртээ зүйлээр зүүснээс болж нас барсан гэж тогтоогдсон бөгөөд шилэн хүзүү хэсэгт нь мөн хурц эртээ зүйлээр 10 см орчим гүнзгий зүссэн байсныг тогтоосон. За үүнээс гадна хохирогч өглөөний 7:30-аас 8 цагийн хооронд нас барсан байна гэж шинжээчид үзсэн байдаг. За хохирогч хэн байсан бэ гэвэл 19 настай Shayna Grace гэх охин байсан. Grace нь Английн Portsdale Sharon болон Richard-ийн ганц охин болж төрж өссөн. Grace нь маш цоглог охин бөгөөд зөндөө олон найзуудтай, бусадтай нийтэж тусч охин байсан гэдэг. Тэрээр амьдардаг хотынхон Grove Park хэмээх нэртэй коллежид суралцдаг байсан. Хэрэг болох үед бол хоёр эмэгтэй найзынхаа хамтаар гуруулаа тустай амьдарч ирсэн байлээ. Хоёр найз нь түүнийг дүрсэлж хэлэхдээ найзуудынхаа дунд яг л ээж шиг. Учир нь найзуудтай бүгдд нь санаа тавьдаг, халамжилдаг, байн гарыг даадаг хүн байсан гэдэг. Грейс ахлах сургуульд байхдаа 20 настай Ash хэмээх мужаан залуутай болцож удалгүй үерхэж эхэлсэн. За тэр хоёрыг үерхэж эхлэх үед эргэн тойрныхон хүмүүс залуу хүүхдүүдийн үерхэл гээд нэг анхаарал хандуулаагүй. Гэвч үнэндээ тэр хоёрын харилцаа энэ үед нэлийн гүнзгийрсэн байсан гэж хэлж болно. Ash Grace хоёр Grace-ийг ахлах сургуулаа төгсөх үед айл хэдийн гэрлэх талаар ярьж төлөвлөгөө хүртэл гаргачихсан байсан ба гэрлэлтээр ч зогсохгүй удахгүй хүүхдтэй болох болон хүүхдүүдтэй ямар нэр өгөх талаар хүртэл ярилцаад амьдсан байсан. За хосууд үерхэж явсаар 3 жил өнгөрсөн. Гэхдээ энэ нь байнгын доктортой харилцаа бол байгаагүй гэдэг. Нэг мэдгэд муудалцаал, нэг мэдгэд эвлэрчихсэн явж байдаг байсан гэж эргэн тойрныхын хүмүүс хэлдэм байлээ. Грейсийн тухай товчхон танилцуулахад нэг иймэрхүү байна. Одоо буцаад хэрэг гардаг өдрөлөө очицгоё. Мөрдөгчид хэргийн газартай болон задлан шинжилгээний хариутай танилцсныхаа дараа шууд хэрэгтэн хайх ажилдаа орсон. Мэдээж Грейсийн дотны хүмүүсээс нь эхэлсэн байдаг. За иймэрхүү хэрэгт ихэвчлэн найз залуу эсвэл найз бүсгүйнд хэрэгтэн байх тохиолдол их байдаг учраас хамгийн эхлээд Ash-аас мэдүүлэг авсан ба Ash мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэг өгдөг. За 2016 оны 8 дугаар сарын 24-нд Ash болон Grace хоёр Grace-ийн хамт хоноод маргааш өглөө нэрт 7 цагаас Ash ажилдаа байсан учраас 25-ны өглөө Grace-ийг үнсээд Grace сэрэн Ash-ыг гаргаж өгөөд гарахт нь араас нь хаалгаа цойжлоод үлдсэн. Тэр хоёр оройн хин ажлаа тараад нэгэн хамаатныхаа хурманд оролцохоор төлөвлөж байсан байлээ. Ash-ыг Grace гарч явсны дараахан Grace ажил дээр очих ёстой байсан боловч ажилдаа ирээгүй. Ажлынхан нь энэ үед нэлээд гайхсан гэдэг. Учир нь Grace ажилд орсноос хойш хизээж хоцорч эсвэл ажилдаа ирэхгүй алга болж байсан удаагүй. Тийм болохоор ажилдаа ирэх ёстой байсан цагаасаа хоцорсон учраас дэлгүүрийнх нь менежер найз залуу болох Ash руу залхан Grace-ийг яасан талаар асуудаг. Энэ үед нь Ash ямар нэгэн зүйл буруу байгааг олж мэдээд Grace-ийн аав руу залхан Grace-ийн гэрт очиод бүх зүйл зүгээр байгаа эсхийг шалгаад өгөөч хэмээн асуусан. За аав руу залхасныхаа дараа өөрөө ч ажилласаа чөлөө аван шууд Ash-ийн гэр рүү явсан ба Grace-ийн аав руу залхсан шалтгаан нь аав нь түүнээс илүү хурдан Grace-ийн гэрт очиж чадна гэж бодсных байсан гэдэг. Grace-ийн аав охиныхоо гэрт өглөөний 9 цаг 45 минутын үед ирэхэд охиных нь гэр тэр чигтээ утаа болчихсон. Галын тохиолдолд дуурчсан. Түүнийг алхан гэрлүү ойртох үед цустай хөлийн мөр үүдний хаалганых нь хажууган талд харагдсан ба байшинд орох үед гэр дотор дөнгөж гал гараад эхэлж байсан. Grace-ийн аавч хурдлан байшин руу орж Grace-ийн унтлагын өрөөнд орохоор оролцсон ч хаалганы төвчийг хэн нэгэн чихээд гацаагаад хайчихсан байсан. Хид хідэн удаа хүчтэй түлхсэн ч онгойлгож чадахгүй байсан учраас
буцаж гэрээс гарan цэвэр агаар хэдэн удаа амьсгалсныхаа дараа гэрлүү нь буцаж орон хаалгыг эвдэхээр өшөглөж эхэлдэг. Эцэст нь нийгэм хаалга жонгойж охиныхоо өрөөнд орох үед түүнийг маш аимшигтай дүр зураг өгцөн. Грейс орон дээрээ нас барсан байдалтай цуснд бодогдчихсан хэвтчихсэн. Үүнийг харсан аав нь шууд цагтаа дуудсан ба цагдаагийнхан ч тэр дороо ирсэн нь тэр байсан. Цаашлаад Аш мэдүүлэхдээ нэгэн залуугийн талаар ярьсан бөгөөд тэрхүү залуу найз охиныг нь араас нь дагаж мөрдөж гимтэйгээр хүртэл оролдож байсан тухай нь мөн өөрөө ч тэр залууг гимт хэрэгтэн гэж бат итгэж байгаа тухайга мөрдөгчдөд хэлдэг. Грейсийн эргэн тойрны бүхэл хүмүүс тэрхүү залууг хэрэгтэн гэж үзэж байсан учраас мөрдөгчд тэрхүү залууг хэрэг гардаг өдөр шүдний имлэгээс гарч явж байхад нь мэдүүлэг авахаар хилцээр авчирсан. За тэрхүү үл таних залуу хэн байсан бэ гэвэл Грейс 2015 оны 118 настай байхдаа Brighton Fire гэх галын тохиоллын систем суулгаж өгдөг компанид ресепшнээр ажилд орсон. Грейсийн хувьд дараа сургуулаа төгсөөд өөр ажилд ороход энэхүү ажил нь маш их нэмэр болох байсан учраас тэрээр ажилдаа маш их дуртай байсан гэдэг. Үүнээс гадна өөр нэгэн маш том шалтгаан байсан нь Грейс энэхүү ажилд орсноороо найз залуугийнхаа хамт мөрөөдлийн хуримаа хийх мөнгөө цуглуулж чадхаар юм байна гэж төлөвлөж исэн. Ингээд Грейс ажилдаа ороод удаагүй байх үедээ хамт ажилдаг 26 настай Майкл гэх залуутай танилцдаг. Майкл байнга л Грейсээр ирж яриа өдөөж тэр хоёр баг-багаар ярилцсаар сүүлдээ дотно болж Грейс Майкл хоёр Ашаас нууцаар болдож эхэлсэн. Нэг үгээр бол Грейс Ашийг хуурч эхэлсэн байна. Майкл Грейс хоёр 7-8 сарын турш нууцаар уулзсан болдож явсаар 2016 оны 4-р сард Грейс албан ёсоор Майклтай нийлэхийн тулд Ашаас салдаг. Гэвч удалгүй Майклыг маш муухай токсик хүн юм байна гэдгийг ойлгоод түүнтэй байхын тулд Ашаас салсандаа маш их харамссан гэдэг. Учир нь Майкл бол маш их хартай, Грейсийг өөрөөрөө байлгах дуртай, худлаа үнэ юм ярьж толгойг нь эргүүлэхдээ сайн байснаас гадна хамт байхдаа Грейсийг маш их зовоодог байсан. Тиймээс Грейс Майклаас салж Аш дээр очин буцаж нийлхийг гуйсан бөгөөд Аш Грейсийг өөрийг нь урт удаан хугацаанд хуурч явсныг мэдээгүй учраас буцаагаад хүлээж авсан. Майкл Грейс хоёр салсны дараа Майкл Грейс руу байнга залгаж уушлалт гуйж өдөр болгон ажил дээрээ байхад нь цэцэг хүргэлтээр цэцэг авчруулдаг болсон. Эхэндээ Грейс Майклд өөрт нь энэ байдлаа зогсоохыг сануулсан боловч Майкл юусоо авч хэлэлцээгүй. Грейс бүр тэсгээ болоод менежертэй Майклийн тухай хэлж түүнийг болиулаад өгөөч гэхэд менежер нь бас олигтой арга хэмжээ авч чадаагүй юм билээ. Майкл бүр сүүлдээ Грейсийг дагаж араас нь мөрддөг болсон учраас Грейс хит хитэн удаа цагдаа дээр очин гомдол гаргаж исэн. Гэвч цагдаагийн ажилчид ч мөн дөрвтэй арга хэмжээ аваагүй байдаг. Хамгийн эхний удаа цагдаа дээр очисон шалтгаан нь бол Майкл Грейсийн гэрийн гадаа нуугтаад явахгүй мөн Грейсийн машиныхын дугуйг хагалснаас гадна Айшийн төвчээтэй байсан машиныг нууцаар онгойлгон дотор нь захиа үлдээсэн байдаг. Захаандаа бичгтээ Майкл хонгор Айш минь Грейс чамайг цаашдаа ч хуурсаар байх болно гэж хүчээд машин дотор нь орхисон байсан. Энэ явдлыг цагдаад мэдүүлгээд цагдаа нар бол юусоо огт авч хэлэлцээгүй зүгээр л орхисон. За дараагийн удаа нь 2016 оны 3 дугаар сарын 24-нд Грейс ажлаа тараад гэртээ ирж явсан. Энэ үед мөн л Майкл артан дагаад явж исэн. Майкл Грейсийг хаанч байсан гинт гараал ирдэг байсан гэдэг. Яаж гэдгийг нь Грейс сайн ойлгоогүй байсан бол Майкл нууцаар Грейсийн машинд байшил тогтоогч суулгачихсан байсан байлээ. Түүнийг нь Грейс хизээч олж мэдээгүй. Энэ өдөр Грейс буцаар ярьчихсан явж байсан бөгөөд гэртээ ороход нь Майкл араас нь дагаж орохоор оролцсон. Ингээд энэ хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд маргалдаж байх үедээ Майкл Грейсийн гарнаас нь утсыг нь булааж аваад өснөөс нь зулгаасан бөгөөд энэ үед Грейсийн гэрийн ойролцоо явж байсан машинаас хэн нэгэн бууж ирээд Майклыг болиулан Грейсийг машиндаа суулган авч явсан. Грейс ч үл таних хүнд талархснаа илэрхийлээд Ашийн гэрт хөргүүлэн Майклыг дахин цагдаад мэдэгдсэн. Энэ удаад харин цагдаа дээр Майклтай холбоотой хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд дараагийн өдөр нь Грейс гэртээ Аш болон бусад гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байж байхад нь цагдаагийн офицер ирэн мэдүүлэг авахар болдог. За цагдаагийн офицер мэдүүлэг авахдаа Аш болон гэр бүлийнх нь дэргэд авсан ба түүнээс Майклтай ямар холбоотой талаар асуухад нь Грейс цагдаагийн ажилтнанд Майклтай зүгээр л найзтын холбоотой байсан гэж хэлдэг. Учир нь энэ үед Аш Грейс өөрийг нь хууран Майклтай уулзч байсан талаар болон салчхаад Майклтай хамт байсан талаар юу ч мэдээгүй байсан учраас Ашийн хажууд худал мэдүүлэг өгсөн. Харин Майкл мэдүүлэхдээ Грейс Майкл хоёр хосуудын харилцаатай байсан ба Грейсийг дагсан бол үнэн. Гэхдээ бие махбодын ямар ч хүчирхийлэл үзүүлээгүй гэж гүрийсээр л байсан.
Майклийн мэдүүлгийн дараа цагдаагийн ажилчид Грейс дээр буцаж ирэн Майклтай ямар харилцаатай талаар нь дахин асуухад энэ үед Грейс үнэнээ хэлсэн бөгөөд энэхүү явдлын дараа Майкл зүгээрс суллагдаад явсан бол эсрэгээрээ Грейс торгууль түлхүүр болж хоцорсон. Учир нь цагдаагийнхан түүнийг худал мэдүүлэг өгсөн бөгөөд учир шалтгаангүй дуудлага өгч цагийг нь үрлээ хэмээгээд мөнгөн торгууль тогтоосон. За хамгийн сонирхолтой яагаад Майклыг ямар ч зүйл буруугүй гэж үзсэн бэ гэвэл энэ кейс дээр ажиллаж байсан цагдаагийн ажилчид Майкл болон Грейс хоёрын хоорондоо бичилсэн чатыг нь уншиж үзээд тэнд нь нэгэн рүүгээ үнсэж байгаа эможи явуулсан байсан учраас энд ямар ч хүчирхийлэл болон араас нь дагаж мөрдөж мөшгсөн байх үндслэл алга гэж шийдээд Грейсийг торгоод хэргийг хаасан байдаг. Үүний дараа Грейс хангалттай гэж үзэн Майклаас холтохоор ажилласаа гарan өөр нэгэн дэлгүүрт худалдагчаар ажилд орсон боловч удалгүй Майкл мөн л ажилласаа гарсан. Өмнө нь хэлж байсанчлан Грейсийн машинд Майкл байршил тогтоогч суйрлуулчихсан байсан учраас түүнийг хаанч байсан олоод л очдог дагаж мөрдсөн хэвээрэл байсан байгаа. Яг яагаад гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хугацаанд энэ хоёр бас хоорондоо уулзаад нэг бол эвлэрээд нэг бол дахиж муудалцаад Грейс ч аашиг хуурсаар л байсан юм бэлээ. Удалгүй нэгэн өдөр энэ хоёр дахиж муудалцсныхаа дараа Майкл өөрийнхөө зарим эзүүсийг авахар Грейсийн гэрт ирээд эрэгтэй гэрийнх нь илүү түлхүүрийг хулгайлан авч гарсныг Грейс мэдээгүй. Дараагийн өдөр нь өглөөний 6 цагт Майкл Грейсийн байшинд хулгайлж авсан түлхүүрээ ашиглан нэвтрэн орж ирсэн ба тэрээр Грейсийн өрөөнд ороод түүнийг унтаж байхыг нь хажууд нь хэсэг харж зогсоод буцан гарч явсан байдаг. За Майкл л мэдэгдээгүй гэж бодсон боловч яг үнэндээ гэрийнх нь хаалга дуурахад л Грейс айл эдээс сэрчгээд түүнийг өрөөнд нь орж ирж байгааг мэдсэн. Гэвч Майклаас айснаасаа болоод унтаж байгаа болж үжилсэн юм байлаа. Яг энэ үйл явдлаас харахад бол Грейс Майклаас хичнээн их айдаг байсан харагдаж байгаа. Майкл Грейсийг харж зогсож байхдаа би чамайг зүгээр л харахыг хүссэн юм. Гэхдээ чамайг үүнийг зөвшөөрөхгүй чи мэдэж байсан учраас инкээс өөр арга байсангүй гэж хэлээд буцаад гараад явсан байдаг. Майклыг гарч явсны дараа Грейс цагдаа руу заллахыг хүссэн ч хинч түнд итгэхгүй гэдгийг мэдэж байсан учраас Майкл руу залхан өөрийг нь орж ирснийг мэдсэн тухайгаа хэлж нотлох баримттай болохоор шийдсэн. Бүх зүйлч Грейсийн төлөвснөр болж тэрээр Майклтай ярилцсан харилцан яриагаа хурааж авч чадсан ба тэр өдрөө цагдаа дуудан гомдол гаргасан. Энэ үед нь Майкл түүний гэрийн түлхүүрийг буцааж өгөхөөр гэрт нь ирж таарсан ба цагдаагийнхан ч мөн ирж Майклыг баривчлан мэдүүлэг авахар авч явдаг. Мэдүүлэг авах үед Майкл Грейсийн гэрийн түлхүүрийг хулгааснаа хүлээн зөвшөөрсөн ба сэтгэл санааны дарамт үзүүлсэн. Хувийн эзэмшилд зөвшөөрлгүй нэвтэрсэн гих зэрэг хэрэгээр яал хүлээхийн оронд зүгээр л хулгайн эргээр торгууль төлөөд судлагдсан байдаг. Энэ бүх үйл явдлаас ердөө 2 хоногийн дараа Грейс дахин цагдаагийн газар дээр ирсэн бөгөөд үл таних дугаар үйлчлэн минут тутам залгаад авахар юу ч дуурахгүй зүгээр л эрэгтэй хүний хүнд амьсгатаад байгаа дуу сонсогдоод байгаа тухай хэлдэг. Цагдаагийнхан ч дуудлага ирэх үед дуудлага хаанаас ирж байгааг тогтоох боломжтой байсан учраас дуудлага ирэх үед хаанаас ирж байгааг нь тогтооход мэдээж энэ нь Майклийн гэрээс ирж байгаа дуудлага байсан. Маш хачирхалтайгаар цагдаагийн ажилчид энэ үед нь ч юу ч хийгээгүй бүр гаргасан гомдолтод буцаад Майклыг хор хөнөөл учруулах магадлал багатай гэж үзэн зүгээр өөртөө учруу ол гэд үлдээсэн байдаг. За энэ үед бол Грейс цагдаагийнхан өөрийг ноогт хамгаалахгүй мөн өөрт нь ч итгэхгүй юм байна гэдгийг мэдээд гэр бүлийнхэн болон найзуудтай мөн ажлынхандаа хэрвээ би та нартай холбоо барилгүй хэдэн цаг л болох юм бол надад ямар нэгэн зүйл тохиолдсон байх боломжтой шүү. Тийм учраас би гэнэт алга болчвол намайг аврахаар ирээрэй гэж загсан байт юм бэлээ. Энэ бүх үйл явдлын дараа 2016 оны 8 сард Майкл Грейс хоёр нэгэн зочид буудалд уулзахаар болсон. Хамт хэдэн цагийг өнгөрөөснийхөө дараа Грейс Майклд бүх зүйлийг дуусгамаар байгаа болон зүгээр л хааштай хамт цаашдаа амар тайван амьдрмаар байгаагаа хэлдэг. Энэ үед Майкл ч гэсэн хүлээн зөвшөөрч дахиж түүнийг дагаж зовоохгүй гэсэн амлалт Грейст өгсөн. За тэр хоёр салаад явах үед Грейс бүх зүйл ингээд дуусгах гэсэн итгэлтэй гэрлүүгээ харж явсан бол Майкл эсрэгээрээ найз руугаа залхан Грейсээс болж ямар их депресд орсон талаараа болон Грейс өөрийг нь хайж ааштай хамт явж байгаагийнхаа шанг хүртэх болно гэж ярьсан байдаг. Энэ хоёр буудалд уулзснаас хойш хэд хоногийн дараа Грейс нэгэн шуудан хүлээж авсан нь Майклаас ирсэн нэхэмжлэл байсан. За энэхүү нэхэмжлэл нь Майкл Грейс хоёр уулзаж байх үед Майкл Грейс зарцуулсан $250 буцааж өгөхийг хүссэн нэхэмжлэл байсан бөгөөд энэ $250 нь юу орж байгаа вэ гэвэл тэр хоёрын хамт идсэн хоол, хамт үзсэн тоглолт,
мөн Грейс тавж өгсөн үнэртэй усныхаа үнийг оруулсан юм байлээ. Тэгэд яг Майкл энийгээ буцааж авч чадсан юм уу? Грейс буцаж энийг нь төлсөн юм уу? Тэрийг бас сайн мэдэхгүй байна. Тэр тухай мэдээлэл байдгүй юм байлээ. Ингээд мөрдөгчд Майкл Грейс хоёрын хоорондын харилцааг олж мэдснээр мэдээж Майкл бол хамгийн гол шижигтэн болж хувирсан. Хэргийн мөрдөх үйл ажиллагаач үргэлжилсээр мэдүүлгийн үеэр Майкл хэрэг гардаг өдөр Грейсийн гэрлөө огт яваагүй, өглөө 8 цагийн үед ажилдаа явах гэж гэрээсээ гарсан гэж мэдүүлэг өгсөн. Харин Майклыг хоригдсон байцаалд өгч байх үеэр мөрдөгчд хид хідэн нотлох баримтыг цуглуулж амжсан байдаг. Мөрдөгчд Грейсийн гэрийн ойролцоо байдаг хяналтын камерт Майкл өглөөний 7 цаг 30 минутын үед Грейсийн гэрийн ойролцоо алхаж явааг харуулсан бичлэгийг олсноос гадна Майкл машинтайгаа Грейсийн гэрийн ойролцоо явж байгаа нь хэд хэдэн хяналтын камерт үлдсэн байсныг олж илрүүлсэн. Бүх олж авсан камерын бичлэгүүдээ Майклд үзүүлэх үед Майкл өгсөн мэдүүлгээ өөрчилсөн. Тэрээр хэлэхдээ би ажилдаа явах гээд Грейсийн гэрийн үдээр өнгөрч явсан нүнэ. Гэхдээ Грейсийг үдэд ажилдаа явж байх ёстой гэдгийг мэдэж байсан учраас машин нь одоо хүртэл гэрийнхээ урд байгааг хараад гайхсан. Тийм болохоор машинаа гэрийнх нь урд зогсоогоод хаалганд нь ойртох үед урд хаалганых нь үүд баг зэрэг онгорхой байгааг харсан. Тийм учраас бүр сонин санагдаад гэрт нь орох үед Грейсийн өрөөний үүд ч мөн хагас онгорхой байдалтай байсан. Тэр өрөөнд нь ортол Грейс цусандаа бодогдчихсан газар хөвтөжсэн. Намайг Грейсийн гэрт орох үед ямар ч гал болон утаа байгаагүй. Ердөө Грейсийн цогцол байсан. Би маш их балмагдсан байсан учраас гэрээс нь буцаачууд гараад явсан гэж хэлсэн байдаг. Мөрдөгчд түүнээс Грейсийн гэрээс гараад юу хийсэн талаар болон яагаад цагтаа дуудаагүй талаар асуухад би маш их сандраад тэр үед цагтаа дуудахаа мартчихсан. Бас Грейсийн гэрээс гараад суглаа худалдаж авахаар дэлгүүр явсан гэдэг юм байлээ. За цаашлаад мөрдөгчд Майклийн гэрийн ойролцоо замын хажуугаас Майклийн подуулах болон гутал хоёрыг олдог. Тэрхүү олцсон гутлан дээр цусны мөр байсан ба энийн шинжилгээгээр Грейсийн цус болох нь тогтоогдсон. Энэ тухай Майклаас асуухад тэрээр хэлэхдээ суглаа худалдаж авсныхаа дараа гэртээ харсан ба усанд орчхоод суглаагаа хусаж арилгаад сууж байхдаа цагаан гутал нь цус болчихсон байгааг анзаарсан. Би Грейсийг алаагүй зүгээр л нас барчихсан эсхийг нь харахаар ойртох үедээ гутлаа цус болгосноо анзаарсан. Энэ үед ямар ч гин буруугүй намайг цагдаагийн ажилчид буруудан болгоно гэж айсан учраас гутал болон бодоолох хоёроо гэрийнхэн гадаа замын хажууд нуухаар шийдсэн гэж хариулсан байна. Мөн Майкл хэрэг гарахын өмнөх орой гэрийнхээ ойролцоо байх бензин колонкийн камерт бензин худалдаж авч байгаа нь бичигдсэн. Үүнийгээ тайлбарлахдаа би тэрийг Грейст ямар нэгэн муу зүйл хийх гэж аваагүй. Манай өвөө өвдчихсэн учраас би маш их сэтгэлээр унаад өөрийгөө шатааж амиа хорлох гэж байсан юм а гэж тайлбарладаг. За өмнө нь дурдчихсанчлан хэргийн газраас Грейсийн карт алга болсон. Мөрдөгчд үүнийхэн дагуу судлаад үзэхэд мөн л Майкл Грейсийн картнаас $60 аваад буцаад өөрийнхөө картанд мөнгийг хийж байгаа дүрс нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Майкл үүнийгээ тайлбарлахдаа би бичлэгэн дээр гарч байгаа залуу биш ээ. Грейсийн карт болон миний картыг хэн нэгэн хулгайлаад албаар намайг хэрэгтэн шиг харагдуулах гэж ийм зүйл төлөвлөсөн байна гэж жаахан үг туурч байгаа юм шиг юм ярьсан байт юм байлээ. За цаашлаад Майкл хэлэхдээ надад Грейсийг хүнөх ямар ч шалтгаан байхгүй. Би түнд маш их хайртай. Та нар бид хоёрын чатыг уншвал бид хоёр хэр их бие биедээ хайртай байсан болон нэг нэгний хөөрдөг байсныг олж харж болно. Цагдаад очиж Грейс гомдол гаргаад байсан нь зүгээр л ааштай байхдаа надтай бас уулзаж байгаагаа нуух гэсэн хорлолгон л байсан юм а гэж тайлбарсан. Тухайн үедээ энэ хэрэг бүхэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч олон нийтийн дунд нэлийн шууган тарж байсан. Энэ үед яг адилхан байдлаар Майклд дарамтлуулж, араасаа дагуулж, хүчирхийлүүлж байсан 12 эмэгтэй цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн байт юм байлээ. Бүх эмэгтэйчүүд янз бүрийн өөр түүхтэй байсан ба зарим нь Майклтай болцож байгаад хитрхи тооксик замхаас нь салахаар шийтгэхэд араас нь даагаж, салахгүй гэж зүтгэж, байнга залхаж, дагаж мөрддөг байсан бол зарим нь Майклтай огт болцож байгаагүй. Харин Майкл араас нь дагаж, гуйж, говьшиж бүр болоогүй нүцгэн зураг болон бэлэг эрхнийхэн зургийг явуулдаг байсан. За бүр цаашлаад заримд нь гар хүрч бие махбодыг хүчирхийлэл үзүүлсэн ба өөртөө унтахгүй бол ингэн тэгнэ гэж сүрдүүлж байсан удаатаа болж таарсан. Энэхүү 12 эмэгтэйгээс нэгэн эмэгтэй бүр телевизээр Майклийн хохирооч болж байсан тухайгаа ярьсан ба анх Майклтай таарахтаа ердөө 10 настай охин байсан. Энэ үед Майкл 17 настай байсан ба тэр хоёр цуслан дээр таарлцсан юм байлээ. Майкл энэ үед цуслан дээр сайн дурын ажил хийж байсан бөгөөд анхандаа Майкл зүгээр л энгийн өсвөр насны хөвгүн шиг байсан бол
удалгүй маш сонин үйлдэлүүд гаргаж эхэлсэн. Майкл охин руу байнга ширтэж байдаг байсан ба байнга л ойрхон байхаар хичээж байгаа нь 10 настай охин хүртэл мэдэгддэг байсан гэсэн. За туслан тааралцсанаас хойш 2 жил өнгөрөхөд юу ч болоогүй ч охиныг 12 настай байхад нь Майкл гинтл гараад ирсэн. Энэ үед Майкл 19 настай байсан ба охиныг байнга л гэрийнхэн ойролцоо хүлээж байгаад охин сургуультай явахаар гэрээсээ гарч ирэх үед байнга хөргөж өгөхийг санал болгодог байсан. Охин ч татгалцсаар Майклаас зугацаар бүхэл бүтэн 4 жил өнгөрсөн ба энэ үед ч Майкл охины гэрийн гадаа болон сургуулийн гадаа хүлээдэг хэвээрэл байсан байна. Охин 16 нас хүрэхэд Майкл охины Facebook руу байнга өөртөө хамт согтууруулгундаа хэрэглэхийг санал болгон чат бичдэг болсон. Энэ нь охиныг бүрч их айлгсан учраас охин үгүй гэж хэлээд түүнийг Facebook-ээс блок хийтэл үүнээс 6 сарын дараа охин Майклаас Snapchat-аар уучлалтгүйсэн утгатай мессежүүд хүлээж авдаг. Төд удалгүй Майкл охин руу өөртөө бэлгийн харьцаанд орвол мөнгө өгнө гэсэн утгатай чатуудыг бичиж эхэлсэн. Охин энэ үед Майклийн гаргаж байгаа үйлдэлүүдийг огт тоохгүй зүгээр л орхихоор шийдээд байж байтал нэг өдөр Майклаас зураг хүлээж авсан байгаа. За тэр зурган дээр нь юу байсан бэ гэвэл охины гэртээ байж байгаа өөрийнх нь зураг байсан. Охин айсандаа түүнийг Snapchat дээр мөн блог хийсэн боловч энэ нь Майклыг зогсоогоогүй. Тэрээр дахин шинэ аккаунт нэгээд охин руу дахин уучлалт гуйсан чад явуулсаар л байсан. Ингээд Майкл 10 жилийн турш хөөрхий охиныг араас нь дагаж мөрдөж зовоосны эцэс нийгэм охины амьдралаас алга болсон юм байлээ. За Майклийн шүүх хурал 2017 оны 3 дугаар сард эхэлсэн. Энэ үед бол Майкл Грейси хөнөөгөөгүй гэж гүрээсээр л байсан. Майкл хэрэгээ хүлээгээгүй учраас мөрдөгчөд таамаглал гаргахаас өөр аргагүй төрсэн байдаг. Тэрхүү таамаглал нь хэрэг гардаг өглөө Майкл Грейсийн байшингийн урд очин ааш болон Грейсийн хоёр roommate ажилдаа гарч явах хүртэл хүлээж байгаад гэрт нь орон гэрийнх нь гал тогооноос судаг аваад Грейсийн хоолойг зүссэн бөгөөд шилэн үзүүх хэсэгт нь хутгаа зоосон. Үүнийхээ дараа гэрээр дүүрэн бензин цацаад гал тавиад Грейсийн картыг аваад гэрээс нь гарч явсан гэсэн таамаглалыг шүүхтээр гаргаж ирсэн. Гэхдээ нотлох баримт хангалттай байсан учраас шүүхээс Майклыг Грейсийн үхэлд гин буруутай хэмээн үзэж хамгийн багадаа 25 жил шоронд ял идэх шийтгэл оносон байт юм билээ. За нэг юм маш харамсалтай хэрэг байна. За манай бичлэг таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг орох болгонд та бүхэнд нотификейшн очих болно шүү. Мөн санал хүсэлт болон яриулахыг хүссэн хэрэг байх юм бол доор коммент секцэд бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.